Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Төвлөрд ТV суугаас санхүүгийн мэргэжилтэн оюун жаргал сумьяа сүрэн нартай хамтран явуулдаг хувь иргэдийн санхүүгийн боловсрол зориулсан цовруулын нэгэн шинэ дугаар эхэлж байна. За урилга хүлээн авч өнөөдрийн дугаард оролцож байгаа та хоёрт маш их баярлалаа. За өнөөдрийн сэдвээр та хоёр бэлдсэн сэдвийн хүрээнд манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. За сайн байцгаана уу? Бидэнтэй хамт байгаа та бүхэндээ энэ өдрийн мэнд төргий. Төгөлдөр ахтаач гэсэндээ сайхан хаварч гэнэ үү, тийм ээ? За өнөөдрийн ээлж дугаараараа Оюука бит хоёрын сэдв бол хөрөнгийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөхөөр бэлдсэн байна. Урд нь хөрөнгийн төлөвлөлтийн талаар бүр маш дэлгэрэнгүй бол хийсэн байгаа. Тэрний тал дээр бүр нэр томьёоллын хүртэл монголоор орчуулах гэж зөндөө оролцсон. Тэр сэдвийг та бас олоод үзчихэж болно. Тэгэхээр өнөөдөр бол хөрөнгийн төлөвлөлтийн талаар бэлдсэн мэдээлэл рүүгээ шууд орцгоё. За юуны өмнө тийм ээ тодруулга дурдаад хэлчихэд Оюука бит хоёр бол хуульч биш, татварын мэргэжилтэнгүүд бол биш. Тэгэхээр санхүү, тэтгэвэр, даатгалын чиглэлээр мэргэжсэн лицензтэй таны санхүүгийн боловсрол хөрөнгө оруулах зорилготойгоор ээлжид дугааруудаа бол бэлддэг байгаа. Тэрийгээ дуртахад бол хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд хөрөнгийн төлөвлөлт тийм ээ. За хөрөнгийн төлөвлөлтөд хажуугаар бас бизнес төлөвлөлт, татварын төлөвлөлт гэсэн бас ойлголтууд бол байгаа. Тэгээд бизнесийн төлөвлөлт, татварын төлөвлөлт нь болохоор бизнес эрхэлж байгаа монголчуудад маань үнэхээр хамааралтай. За энэний талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн сэдвээрээ бол бит хоёр бол ярилцсанаа. За хөрөнгийн төлөвлөлт тийм ээ. За хөрөнгийн төлөвлөлт гэдэг маань ер нь яг ингээд хүнд ойлгомжтой байдлаар ингээд хэлэхэд тийм ээ. За ер нь бол нэг дотроо 5-аас 6 төрлийн бичиг баримтуудыг хамарсан. За тэгээд энэ бичиг баримт нь тийм ээ танд ингээд хөрөнгөө төлөвлөхөд ямар нэгэн хүндрэл гарсан тохиолдолд тэр асуудлаас тийм ээ таныг хамгаалж таны хөрөнгийг дараагийн үед чинь ямар ч асуудалгүй шилжүүлэх зорилготой тэр 5 төрлийн бол бичиг баримтууд бол байгаад байгаа. Тэгээд энийгээ дурдаад явчихад болохоор We Live in Trust, Financial Power of Attorney, Healthcare Directive, Guardianship Documents, HIPAA Release гэдэг энэ 5 төрөл дээрээс нь яг International гэдэг бас нэмэлтээр өнөөдөр бит хоёр товчхон дурдаад явна. За үүн дээрээ бас нэмээд нэг хэлэхэд тийм ээ бит хоёр маш их гадаад үг хэрэгжилж байна. Тийм ээ жишээ нь энэ томьёолол дээр. За яагаад гэхээр Оюука бит хоёр урд урдын сэдвүүдээр ингээд монгол хэл рүүгээ бүрэн орчуулад тэр нэршлийн нэгэ хилээд явахаар тийм ээ монголчууд маань яг тэр байгууллага дээр очихоор тийм ээ монголоор орчуулсан орчуулга чинь англи руугаа ингээ хөрвүүлэх тэгэхээр яалтгүй л нөгөө миний хэлээд дурдаад байгаа тэр хэллэгээрээ ингээд хүмүүс ерөөхдөө тийм ээ бууж байгаа. Тэгэхээр энээсээ болоод жоохон төөрөгдөл ч юм уу тийм ээ тийм тохиолдол жоохон гарсныг бол харсан. Тийм болохоор бит хоёр айлгуулах монгол хэлээрээ мэдээлэл өгнө. Тэгээд мөн орчуулж болохгүй гадаад үгнүүдэд гадаадаар нь дуудаад уншаад явах нь хин хиндээ хэрэгтэй юм байна гэдэг ер нь бол шийдэл бол хүрсэн байгаа тийм ээ. Төгөлдөр ахтаагаас ярилцсан. За маш чухал поинтыг хэллээ. Үзэгчдийн зүгээс ирж байгаа санал сэтгэлийн дотор бас гадаад үг ашиглаж байна гэдэг ийм бас зүйл харагдсан. Энийг сая асуух гэж би бэлдэжсэн боловч маш тодорхой тайлбарыг өгчлөө. Тэгэхээр бүгдээрээ ерөнхийдөө ёсын ууж байгаа бол ёсын дагая. Нэг ялангуяа мэргэжлийн холбогдлолтой үг хэллэгээ орчуулахаас татгалзъя гэдэг ийм санааг бол хэллээ. Энийн зүгээс 100% дэмжиж байна. Баярлалаа. За тань ч гэсэн баярлалаа. За тэгээд хөрөнгийн төлөвлөлтөнд байгаа нөгөө 5 гол бичиг баримтууд тэгээд 6 тийм ээ нөгөө international буюу Америкийн иргэн биш тийм ээ гадаадын иргэншилтэй монголчууд маань Америкт амьдарч байгаа энэ хүмүүсийн талаараас дурдаад явна гэсэн. Тэгэхээр за яг эднэр маань яг ямар учиртай бичиг баримтууд юм бэ гэхээр ерөөсөө таны хөрөнгө тийм ээ house business за насан туршийн хүүхэд тийм ээ дээрээс нь нас барсны такс гэдэг байгаа. За энэ чухал асуултууд тийм ээ энэ хөрөнгүүдийг дараагийн үедээ ямар ч асуудалгүйгээр шилжүүлэх. За энэ 4-5 бичиг баримтны тусламжтайгаар за миний хаус, миний дараагийн хүүхдэд маань ингэж очино, ингэж хуваагдана, тийм ээ тэр талаар бол тодорхой мэдээлэл нь энэ бичиг баримтаар зохицуулагддаг гэсэн үг. За дараа нь болохоор нөгөө жишээ нь 18 наснд хүрээгүй хүүхэд тийм ээ ямар нэгэн байдлаар нас орчлаа ч юм уу та ямар нэгэн
decision тийм ээ ямар нэгэн хийж чадхаа байчлаа гэхэд тэр хүүхдийн чинь асран хамгаалагч нь хэн байх юм бэ тийм ээ тэр асуудлыг бас нөгөө нэг guardianship гэдэг бичиг баримтаар зохицуулна. Тэгэхээр ерөөсөө л бидний амьдралд тулгарч болохгүй хүндрэл болоход л энэ 5 бичиг баримтаар таны одоо дараа үеийн чинь асуудлыг шийдэх боломжтой. Тийм учраас энийг бид нэр хөрөнгийн төлөвлөлт гэж яриад байна. За энэнийхээ талаар ингээд дэлгэрэнгүй мэдээллийг одоо бит хоёр яг энэ дээр ингээд заагаад өгчнөө. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд баярлалаа Сүмээ. Баярлалаа Төгөлдрах. Тэгээд энэ бол маш хэрэгцээтэй мэдээлэл тийм ээ. За тэгээд ер нь миний бас ингээд битэрийн удаан ингээд ажилласан тий ерөнхий одоо ажиглалтаас харахад хүмүүс estate planning гэдгийг ерөөсөө одоо мөнгөтэй баян одоо хөрөнгөтэй хүмүүсүүдийн хийх ёстой зүйл гэж ойлгоод идэг. Тэгтэл ерөөсөө энэ гол ойлголт юу вэ гэхээр за та Америкт амьдарч л байгаа бол тийм ээ. За дээрэс нь та хөрөнгө эзэмшиж байгаа бол та үл хөдлөх хөрөнгөтөөч байна уу те. За дээрэс нь та бага насны 18 нас хүрээгүй хүүхэдтэй байгаа тохиолдолд за дээрэс нь юу вэ? Ямар нэгэн санхүүгийн данснууд тийм ээ. Тэтгэврийн данснууд, хуримтлалын данснууд, хувьцаа, бонд тийм ээ. Even одоо таны баг машин хүртэл одоо ямар хэмжээний хөрөнгө байна та тэрийгэ бүгднийг хөрөнгийнхаа төлөвлөлт буюу одоо 5-6 төрлийн документээр одоо албан ёсны одоо хууль шүүхээр хандахгүйгээр одоо ямар нэгэн муу юм болоо гэхэд хууль шүүхээр хандахгүйгээр гэр бүлдээ үр хүүхдүүдтэй өвдүүлэх л одоо энгийн арга гэсэн үг байхгүй юу. За тэгээд үүн дээр яаж байна гэхээр ерөнхийдөө Америкчуудын дунд гарсан статистик судалгаагаас харахад 67% Америк одоо дундаж Америкт амьдарч байгаа гэр бүл тийм ээ иргэн одоо бүх хүмүүсийн 67% нь estate планинга хийлгээгүй байдгийн байна. За тэгээд 64% нь ерөөсөө мэрэгжлийн үйлчлэгийг авч байгаагүй, сонсож байгаагүй, advisor хүмүүсүүдтэй ярьж байгаагүй байдгийн байна гэсэн. За тэгэхээр бид нэр монгол хэл дээрээ community-д мэдээлэл хүргэж ингэж одоо үйлчлэгээ авч байгаагийн гол даваа талыг ашиглаад та заавал энэ үйлчлэгийг өөртөө хийлгэх ёстой шүү. Та насан туршдаа энд амьдраад тийм ээ хураагаад хуримтлуулсан хөрөнгөө хуулийн дагуу албан ёсны илүү татвар төлөхгүйгээр илүү торгол төлөхгүйгээр өөртөө та үр хүүхдүүдтэй одоо өвлүүлж үлдээх ганц одоо хуулийн албан ёсны бичиг баримт нь ердөө энэ шүү гэж одоо энгийн үгээр бидэхэд тайлбарлаж хэлнэ. За тэгэхээр хөрөнгийн төлөвлөлт буюу за гэрээслэлийг та эхлүүлэхийн тулд та яг юу хийх вэ? Юу мэдж явах хэрэгтэй вэ те? Өөрөөсөө асуух асуултууд гэж байгаа. За энэ би саяхан өдөртөд өнгөрсөн те. За хэрэг танд одоо тийм ээ танд эсвэл таны гэр бүлийн хүнд ямар нэгэн зүйл тохиолдох юм бол тийм ээ танд төлөвлөлт бий юу? Та хэмжлэл гэрээслээ үлдээсэн үү гэж бас өөрөөсөө асууя тийм үү? За тэгээд таны насанд хүрээгүй хүүхдүүдийн тийм ээ хууль ёсны асран хамгаалагч нь хэн байх вэ гэсэн. За хэрвээ та хууль ёсны асран хамгаалагчийгээ та guardianship заагаад одоо trust-та тавьж өгөөгүй байх юм бол таны хүүхдийг хэн хамгаалах асрах эрхийг одоо шүүх шийднэ гэсэн үг. Тэр та өөрөө тэргээ хийж өгөх ёстой болж байна. За мөн тэгээд яг хуу хэрэг та хөдөлмөрийн чадвараа алдах болон шийдвэр гаргах одоо чадваргүй болсон тохиолдолд таны эрүүл мэндийн болон санхүүгийн шийдвэрийг хэн гаргах вэ гэдэг тийм ээ. Энэ бол маш чухал, маш хүнд байдалд орсон байдаг тийм ээ хүмүүс. За энэ талаар бид тэр арай дэлгэрэнгүй дараагийн үнээсээ яриад явъя. За тэгэд дараа нь хэрэг та өвдлөө эсвэл нас барлаа гэхэд те та гэр бүлдээ ингээд зориулсан дараагийн төлөвлөлтүүд бий юу? Та байгаа хөрөнгүүдээ яаж төлөвлөсөн бэ тийм ээ гэдэг байна. За мөн за бизнес эзэмшиж байгаа хүмүүсүүдтэй тийм ээ та бизнесээ удирдах тийм ээ авч явах чадваргүй болсон тохиолдолд таны одоо яг одоогийн таны төлөвлөгөө юу байна вэ гэдгийг л ерөөсөө тооцоолно гэсэн. Эрсдлээ тооцоолно, байж болох эрсдлийг тооцоолно. Тэрнээсээ урьдчилан сэргийлж одоо хуулийн дагуу акшн буюу алхмаа хийх л ерөөсөө гол зорилгоо тийм ээ. За саяхан бид хоёр ингээд 5-6 төрлийн документууд гэж дуурдаад өнгөрсөн тийм ээ. За бид хоёр ойлгомжтой байх үүднээс Монгол болон англи яг нэр томьёолтой бас нь хилээд гачиг нь хилээд явчих. Документуудын нэрийг нь тийм ээ хилээд явъя. За ерөнхийдөө ялгаанууд гэхээр за санхүүгийн бүрэн эрх төлөөлөгч буюу durable financial power of attorney гэж байгаа юм. За энэ ямар одоо төрлийн документууд гэхээр хэрвээ та одоо энэ документын дотор таныг төлөөлөх тийм ээ таныг ямар нэгэн байдлаар за өөр улсад амьдарч байгаа ч юм уу те өөр газар байгаа ч юм уу тийм тохиолдолд таныг төлөөлөөд таны өмнөөс санхүүгийн гүйлгээ дансуудыг чинь удирдаад шийдвэр гаргаад явах тийм итгэмжлэх хүнийг та тавьж өгнө гэсэн үг.
За хэрвээ та ийм бичиг баримт байхгүй байгаа тохиолдолд та ямар ч санхүүгийн дансандаа хүрэх боломжгүй тийм ээ ямар ч одоо дансны гүйлгээ хийх боломжгүй байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо монголоор юу гэх юм бэ тийм ээ санхүүгийн бүрийн эрх төлөөлөгч тавьж өгнө, итгэмжлэх хүнээ тавьж өгнө гэсэн үг. За банк ч гэсэн санхүүгийн байгууллагууд бүгдээрээ яг энэ документтэй байж энэ одоо attorney-гийн шийдвэрийг энийг харж ээж одоо үйлчилгээ танд сервисийг үзүүлнэ гэж байгаа юм тийм ээ. За үүн дээр бас нэмээд хэлэхэд за ерөнхийдөө за тэгээд бүх санхүүгийн дансууд дээрээ таныг beneficiary буюу одоо өв залгамжлах хүнийг тавьж өгөөсөө гэж бас өгөөрөө гэж битээр зөвлөнө. За яадаг вэ гэхээр ямар ч одоо банкны хадгаламжийн данс ч байна уу тийм ээ одоо зүгээр энгийн дансуудж байсан заавал beneficiary буюу өв залгамжлах хүнийг тавьж өгснөөр та ямар нэг юм танд боллоо гэхэд тэр хүн таны тэр дансан руу орох хэрэгтэй байна, захиран зарцуулах хэрэгтэй байна. Тэр дансыг цаашаага үргэлжлүүлээд явах хэрэгтэй байдаг гэсэн үг. За хэрвээ тийм beneficiary тавьж өгөөгүй та ганцхан өөрөө эзэмшигч байгаад танд ямар нэг юм боллоо гэхэд таны дансанд байгаа хідэн төгрөгч байна. Тийшээ таны ар гэр үр хүүхдүүд үлдсэн хүн өрөөсөө орох боломжгүй тэр улсын хөрөнгө болоод үлднэ гэсэн үг. Энэ бол маш харамсалтай тийм ээ. За тэгээд дараагийн бас дурдаад өнгөрөх юм гэх юм бол за эмнэлгийн бүрийн эрхт одоо төлөөлөгч буюу одоо Living Will and Miracle Power of Attorney тийм ээ. За оюукада баярлалаа. Тэгээд энэ дээр нэг нэмэт хэлэхэд манай монголчууд маань за одоо миний нэг үндсэн данс маань ганцхан манай эхнэрийн нэр дээр байгаа гэдэг. Гэтэл нөхрийнх нь нэр ороогүй байдаг. Тийм болохоор за банкн дээр ч юм уу та машин дээр ч юм уу ерөөхдөө тойрын дунд байгаа бүх хөрөнгөн дээрээ та заавал эхнэр нөхөр хоёр хоёулаа заавал орцсон байх хэрэгтэй. Тэрийг бол үнэхээр чухал тийм ээ юмыг ээж мэдгүй орсон байх хэрэгтэй. За тэгээд ороогүй байдлаасаа болоод одоо ингээд нөгөө яг тэр хөрөнгө чинь хин дээр очих уу яах вэ хөө тийм ээ гэдэг асуудлууд гарах учраас дандаа бүх юмаа хуулингийнхаа нэрийг оруулсан байх хэрэгтэй шүү гэж тэр дурдмаар байна. За одоо миний хэлэх сэдв болохоор нөгөө medical power of attorney тийм ээ healthcare directive HIPAA release гэж. За энэ ямар бичиг баримт юм бэ гэд хүмүүс бол асууж байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө эмнэлгийн бүрэн эрхт төлөөлөгч ба эрүүл мэндийн заавар гэсэн. За яг ямар тохиолдолд хэрвээ энэ хүн тийм ээ гэмт хүн одоо ухаангүй боллоо тий unconscious за эсвэл одоо нас урчлаа. За эсвэл одоо амьдралын сүүлийн шатанд тийм ээ одоо энэ хүн одоо зөвхөн одоо тархин амьд байгаа дэдэг одоо биеийн нэг одоо хамгийн муугар бодлоо тий нэг оцолд ороод нэг тиймэрхүү тохиолдлууд болдсон шүү дээ. Тэгэхээр яг энэ тохиолдолд одоо таны эрүүл мэндийн талаар хэн одоо яг тэр шийдвэрийг гаргах юм. Энэ хүнд ийм эмчилгээ хэрэгтэй байна. За эсвэл одоо 18 нас хүрсэн одоо хүүхдүүд ингээд коллежид явлаа тийм ээ одоо чинь жишээ байгаа. Тэгээ коллежид яваад одоо тэнд явж идэл ямар нэг юм боллоо хүүхдэд чи эрүүл мэндэд нь асуудал боллоо гэвэл би ээж нь аав нь байна эрүүл мэнд нь яач үг эмнэлэг рүү ярихад биднэрт мэдээлэл өгөхгүй. Ягаад тэгэхээр HIPAA release гэдэг чинь тэр хүний эрүүл мэндийн талаар мэдээллийг авах эрх бүхий хүн байх ёстой. Тэгэхээр тэр HIPAA release, medical power of attorney, healthcare directive гэдэг дээр заавал хүн одоо оноосон байх ёстой. Тэгжээж одоо тэр хүний эрүүл мэндийн талаарх эмчилгээ их үгүй юу эрүүл мэнд нь яаж байна тийм ээ ийм тохиолдолд бол мэдээлэл өгөх ёстой. Хэрвээ ийм юмгүй байх юм бол яг нөгөө эцэгхэн ч юм уу одоо таны хайртай хүн чинь шүүх ороод өөрийгөө одоо би энэ хүний хайртай хүн байна гэдгээ одоо батлаад шүүхийн бичгээ аваад тэгээд одоо таны эрүүл мэнд дээр одоо ямар нэгэн одоо таны эрүүл мэнд дээр ямар нэгэн мэдээлэл авах боломжтой. Тэгэхээр чи тэр хугацаа ямар их билээ удах тийм ээ. Тийм болохоор энэ бол чухал. За тэгэхээр баярлалаа Сүми. За дараагийн эрх зүй харилцаа одоо зохицуулалт нь юу гэж дуудагдах вэ гэхээр last will and testament гэж байгаа юм. За энэ бол маш чухал. За энэ юу вэ гэхээр одоо энэ таныг нас барсны дараа таны эд хөрөнгийг хэн удирдах тийм ээ хүнд өвлүүлэхийг яг энэ документээр тодорхойлно. За одоо жишээ нь энэ байшин тийм үү энэ байшин одоо хэд нас урлаа хэд зарлаа гэх хэд хувааж тэр хүүхдүүдтэй тэгж өгнө гэдэг ч юм уу те энэ машиныг тэнд өгнө тэр санхүүгийн дансыг тэнд өгнө гэдэг одоо бүх хуваарлтыг таны өмнөөс хэн нэгэн хийнэ гэсэн үг. Энэ одоо итгэлцлийн гэрээг та өөрөө амьд байхдаа аль хэдийн одоо өөрөө last will and testament дээрээ та одоо дурдаад өгсөн байх хэрэгтэй. За тэгээд дараагийн нэг юм нь юу вэ гэхээр мөн танд насанд хүрээгүй хүүхэд байгаа тохиолдолд та одоо хүүхэд дээр guardianship буюу одоо асран хамгаалагч тавьж өгдөг гэсэн үг. За хэрвээ асран хамгаалагч тавьж өгөхгүй байснаар яах вэ гэхээр энэ бол маш эрсдэлтэй.
ерөнхийдөө одоо Америкт тийм ээ одоо ерөнхийдөө асар хамгаалалт тавьж өгөөгүй гэхээс хүүхдийг хийн авах уу тийм ээ хаашаа өгөх үү гэдгийг ерөөсөө шүүх шийднэ. За тийм ээ. За дээрэс нь бас нэг юм миний одоо сонсож би тэрийн сурч мэдснээр бол дурын хин нэг хүн өөрийгөө номинейт хийх хэрэгтэй гэж байгаа. За тэгэхээр одоо юу гэдэг нь те таны дургу анкл ч юм уу, aunt ч юм уу те хин нэгэн гарч ирээд энэ хүүхдүүдийг би өсгөнөө гэж одоо те тэр бол ерөөсөө маш байж болохооргүй. Тэгэхээр та тийм байдал хүргүүлэхгүй тулд тийм ээ хүүхдүүдээ orphan home юм уу, foster care юм уу те одоо нөгөө үнчин асрамжийн газар те тийм байдлуудад аваачихгүй өгөхгүй тулд заавал guardianship буюу насанд хүрсэн одоо таны шийдвэр гаргах чадваргүй болсон тохиолдолд энэ хүүхдийг мань энэ хүн ингэж одоо бүх одоо шийдвэрийг нь гаргаад за байгдаг гэхэд яадаг юм Монголд аваачаад өгнө гэдэг ч юм уу те бид нар монгол хүн өөрсдийнхөө амьдралын жишээн дээр ярихад энд бас ах トゥ хамаатан садан багтаа амьдрдаг штэ тэгэхээр бас яг тийм шийдвэрийг та өөрөө энэ дээрээ дурдаад одоо гэрээ итгэмжлэхээ хийж болдог гэсэн. За гэрээ байхгүй бол мэдээж шүүх шийдвэр гаргадаг тий. За тэгээд Last Will and Testament дээр бас надад их сонирхолтой гой санагдсан нэг юм маань нөгөө өөрийнхөө хүүхэдтэй хүсдэг тийм мөрөөдөл ч юм уу тий. Миний хүүхэд том болоо тийм болоороо ийм энийг биелүүлээрэ гэдэг юм уу. Одоо тэрийгээ бас меншн хийгээд дурдж өгөх боломжтой гэж байгаа. За тэр бас юу ч байж болно тийм ээ. Эцэг их хүмүүс хүүхдүүдтэй хүсдэг юм байж болно. За тэгээд үүн дээрээс үргэлжлүүлээд сүмэгийн бас яриад явах мэдээллүүд байна. Мөн олон улсын төлөвлөлт ба татварын буюу одоо international planning гэж байгаа юм. За энэ бол бүр маш чухал. За international planning гэхээр та одоо ерөнхийдөө энд маш их тийм одоо хөрөнгө оруулалтын визтэй амьдардаг хүмүүс байгаа тийм ээ маш их хөрөнгө эзэмшиж байгаа хүмүүс байгаа. За бас ногоон карта болгож амжаагүй ногоон картынхаа процессын дээр явж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр хэрвээ ногоон карт эзэмшигч биш тийм ээ холдер биш иргэн биш байгаа тохиолдолд та бас international буюу олон улсын планинг гэх одоо арай өөр тийм одоо хуулийн энд одоо бичиг баримтаар нь бас үүгээ гэрээгээ гүйцэлдүүлдэг гэсэн үг. Тэгэхээр яаж юм нэхээр хэрвээ Америк улсын одоо иргэн биш тийм ээ гадаадын иргэншилтэй бол татварын одоо онолтын нөхцөл хүртэл арай өөрчлөгддөг. Тэгэхээр одоо статистикаас харахад $60,000 дээшээгээ тоологдох хөрөнгө дээрээс нь тийм ээ 40%, 40-45% татварыг авна гэсэн үг. Тэгэхээр одоо байгдаг гэхэд одоо нэг хаус гэхдээ 300 одоо дорож маркет дээр тийм 500 байгаа шүү дээ. Тэгэхээр таны хаусн дээрээс байлаа гэхэд одоо 40-45%-ыг улс авна гэсэн property одоо шүүх авна. За тэгэхээр ер нь бол одоо иргэн биш байгаад одоо green card holder биш байсан тохиолдолд тэр тусмаа танд estate planning гэдэг зүйл одоо энэ документууд энэ хуулийн одоо хэлэлцээр бичиг баримтууд маш чухал шүү, маш хэрэгцээтэй шүү л гэдгийг л одоо захиж хэлнэ. За Оюкада баярлалаа дэлгэрэнгүй. За одоо энэ дээр нэг дурдаад хэлэхэд болохоор одоо live in trust гэж байгаа. За ерөнхийдөө болохоор live in trust-ын дотроо хоёр янз байгаа. Тэгээ revocable буюу өөрчлөлт хийж болдог. Irrevocable буюу өөрчлөлт хийж болдгоо гэдэг хоёр одоо trust гэдэг тийм ээ. За яг trust-тай болохоор нөгөө нэг одоо эрх зүйн харилцаа бичиг баримт одоо бид хоёрын яриад байгаа бүх юм чинь те эрх зүйн харилцаа гэхэд бол хамгийн тохиромжтой бол байна л да бичиг баримт тийм ээ. За яг энэнгээр одоо яг юу хийдэм бэ гэхээрээ тийм ээ. Одоо яг таны нөгөө хөрөнгө байгаа шүү тий. Одоо house, тий одоо business, тэгээд өөр бүх төрлийн хадгаламжууд, бүх төрлийн одоо тэтгэвэр тийм ээ. За одоо энэ бүх юм чинь болохоор энэ trust гэдэг юмн доор бүгдээрээ ороод хамгаалагдсан байна гэсэн үг. За тэгээд одоо миний Оюка Victoria-ийн түрүү ярьдаг нөгөө хүүхдүүдийн асран хамгаалагчийг сонгодог тийм ээ. Guardianship, HIPAA тэгээд healthcare дээр active power of attorney энэ бүх одоо эрх зүйн харилцаа бичиг баримтууд чинь trust доороо ирэхэд ороод явдаг байхгүй юу тийм ээ. Тэгэхээр та хэрвээ trustтэй байвал тэр бүх одоо нөгөө нэг эрх зүйн харилцаа бүх юмнууд чинь баг шийдэгдчихлээ гэсэн үг. Тий. За тэгэхээр одоо trust чинь болохоор одоо нөгөө хөрөнгөө тийм ээ. Одоо яг нөгөө яаж одоо татваргүйгээр бас дараагийн үедээ шилжүүлэх үү гэдэг бас асуудлыг шийдэж өгнө trust-аар. Эсвэл одоо нөгөө яг одоо энэ house миний хүүд дээр яг очих хэвээр, миний охин дээр очих хэвээр тийм ээ. За тэдэн хувийн гэдэг тэр асуудлыг. Тэгээд хүмүүс ингэж асуудаг. За яагаад би trustтэй байх хэвээр? Хэрвээ би зүгээр нөгөө
одоо will-ээр одоо нэг оюукагийн хийсэн will тийм ээ last will одоо нэг итгэмжлэл юм уу итгэмжлэхээр ямаа зохицуулж болдгоо мó гэхээр хэрвээ та real estate одоо тийм ээ хөрөнгөтэй хаустай бага насны хүүхэдтэй бол ялтгүй тань trust хэрэгтэй. Хэрвээ тийм байхгүй юм бол та will-ээр одоо ойр зур юмаа бас зохицуулж болдгий шүү тийм ээ. За тэгээд яг хоо эндээс дуртаад irrevocable ерөөсө trust-ны ямар ялгаатай юм бэ гэхээр одоо нөгөө маш их хөрөнгөтэй хүмүүс гэж болно тийм ээ. Америкт болохоор өндөр high net worth хөрөнгөтэй хүмүүс нас орсон тохиолдолд нас орсны такс төлдөг учраас irrevocable trust-н дотроо одоо амь даатгалын policy аваад тэр мөнгөч ерөөхдөө нас орсны таксыг ер нь төлөх зорилготой бол байт юм бэлээ. За тэгээд яг хоо revocable trust нь болохоор хамгийн түгээмэл. Тэгээд яг та алийг нь сонгох вэ гэдээ одоо ингээд асуултууд гараад ирнэ. Яг тэрийг болохоор хуульчтай бол сууж яг одоо сонголтыг бол хийж өгнө, тийм ээ. Тэгэхээр оюука битгаар өнөөдөр бол танд ингээд ер нь яг юу байд юм бэ? Яагаад энэ хэрэгтэй юм бэ? Яагаад танаа гэр бүл энэний талаар бодох хэрэгтэй юм бэ гэдэг одоо битгаар awareness буюу одоо нөгөө бас мэдчих хэрэгтэй юмны зүйл учраас яг нөгөө үндсэн гол одоо зарчмуудыг энэ дуртад яваад байна. Яг нарийн одоо наривчлаа танаа гэр бүлтэй хэрэг хуульчтайгаа сууж бит хоёр болохоор хуульч нартай одоо партнершип буюу хамтарч ажилладаг гэсэн үг байхгүй. Тэр хуульч ч юм бол яг хилээд өгнө гэсэн үг. Яг тиймэрхүү зүйлийг тийм дуртах болж байна. За эдгээр нь миний ойлголтоор шүү. Монголд байдаг натраадуудын хийдэг нэг итгэмжлэлийн харилцаа байна шүү дээ, тийм ээ? Яг одоо will testimony-г тэгж хэлж болно. Guardianship-ыг бас тэгж итгэмжлэл хийж болно. Тэгээд нөгөө healthcare directive HIPAA-гаас тий итгэмжлэл гэж бас хэлэхэд ер нь болно тий. За тэгвэл эдгээр бидний ойлголтоор итгэмжлэлийг бол одоо энд хуульчаар дамжуулж хийх юм байна. Тэгэхээр эдгээр бичиг баримтуудыг хуульчаар дамжуулж хуулийн фирмээр хийлгэхэд гарч болох зардлыг ерөнхийдөө тоомлж жишээ хэлбэл хэлэх боломжтой юм. Тэгэхээр одоо үн ханшны талаар болохоор бит хоёрын нөгөө 2 жилийн өмнөх ярилцсан дээр болохоор яг хоо юм бас арай хямдхан байсан тийм ээ. Тэгээд бас тэр үед болохоор нөгөө үндсэн basic буюу одоо тэр багцал 999 байсан. Одоогийн байдлаар бол одоо 1300 болсон байна. За гэхдээ энэ үн ханш яадаг вэ гэхээр одоо жишээ нь та ингээд яг одоо энэ бүх төрлийн үйлчилгээгээ тийм ээ эрх зүйн харилцаа бичиг баримтуудаа ингээд хийлгэе гэхэд гадуур ингээд хуульчтай уулзахад цагийн ядаж 250-500 долларын одоо мэдээж хөлстэй байгаа. Дээрээс нь ойролцоогоор одоо жишээ нь $4,000 ч юм уу 2,500 ч юм уу 3,000 гэсэн багцуудыг бол хүмүүс бол авчирдаг. Тэгээд тэр одоо үнэлгээг бид нар болохоор ойролцоогоор 1,300. Тэгэл тэрнээсээ үргэлжлүүл ядаж ямар ч байсан манай үйлчлүүлэгч нар маань ядаж $1,000-аас $1,500 хөнгөлөлт аваад энэ бүх одоо харилцаагаа бол хийлгэж байгаа. Хуульчийн үйлчилгээ авахд заавал тухайн мужид байх өөрийн биеэр очих шаардлагатай юм. Бичиг баримтанд грависыг зурах ч юм уу. Ерөнхийдөө одоо л нөгөө хуульч нар маань nationwide байгаа шүү дээ. Бүх мужуудад байгаа. Тэгээ яг тэр хүн хаана ямар мужид байгаагаас шалтгаалаад ерөнхийдөө тэр хавийн ойролцоо мужийн хуульч нар ерөнхийдөө холбогдоод идэг юм билээ. Тэгэхээр ер нь бүх юм бол Zoom-ээр онлайнаар ингээ уулзч чинь бичиг баримтын одоо гар үсэг нас электроникоор онлайнаар тэгэхээр заавал одоо хуульчтай офс дээр очиж уулзах шаардлагагүй гэсэн үг. За тэгэхээр дээр дурдсан эрх зүйн бичиг баримтуудыг бол дангаар нь авах боломжтой. Үгүй бол багцаар нь авах боломжтой юм байна шүү дээ, тийм ээ? Яг зөв. Багцаар нь авал ямар хөө бичиг баримтууд багтаж байна. Багцаар нь авахаар одоо нөгөө хүний яг хэрэгцээ авахгүй юу? Одоо хэрвээ та хаустай юм уу, хүүхэдтэй юм уу? Одоо энэ тохиолдолд яалахгүй л танд trust хэрэгтэй. Тэгэхээр нөгөө trust-ын дотроо тэр бүх нөгөө итгэмжлэл бичиг баримтч орсон. Тэгэхээр багцаараа гэсэн үг. Хэрвээ таны хөрөнгө тийм ээ? Би хүүхэдгүй хаусгүй би зүгээр гэвэл та заавал trust хийх шаардлагагүй нөгөө итгэмжлүүлдэ хийх чинь гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг одоо энэ болохоор багц болохоор нөгөө яг багцаараа ярьсан байна. Тэгэхээр хэрвээ одоо жишээ нь оюука битгаар зөвхөн одоо итгэмжлэлүүд хэрэгтэй гэвэл бас хуульчтайгаа битэр холбоод өгнө. Тэр бол арай хямдхан гарна гэж бодож байна те. За баярлалаа Сүмэ. Тэгээд ерөнхийдөө одоо битэр маш яг товч тодорхой ерөнхий хүрээнд мэдчих хэвээр мэдээллүүдийг өглөө. Тэгээд цаашдаа та яг үйлчлэгээ хийлгээд ажиллаад явах гэх юм бол битэртэй яг директли холбогдож болно. Тэгээд бид нэр цаашаага бидний одоо хамтарч ажилладаг attorney хуульч хүмүүстэй
цаг авч өгөөд холбож өгөөд таныг 30 минутын үнэгүй тийм одоо зөвлөгөө консультейшн хийж болдог 30 минут байгаа тийм ээ. За 30 минутын зөвлөгөөг та attorneyтай уулзаад авч болно гэсэн үг. Үнэгүй тийм ээ. Тэгээд яхаагаа мэднэ яг танд юу хэрэгтэй гэдгийг та одоо мэдэх нь шүү дээ. Тэгээд цаашаага процесс явна гэсэн үг. За мөн тэгээд за estate planning байснаар та яаж ийнө гэхээр ерөнхийдөө бид яг яаж болох вэ, юу байх вэ гэдгийг бүгдийг хэлж өглөө тийм ээ. За байснаар estate planning байснаар гэхээр яах вэ гэхээр ойлгомжтой базаад хэлгээд тийм ээ. За таны одоо хөрөнгийг хураач хуримтлуулсан бүх хөрөнгийг чинь тийм ээ. Ямар нэгэн боллоо гэхэд улс шийдэх нэ та биш. Таны заасан одоо хань ижил гэр хүмүүс ч юм шиг улс шийдэх нэ нэгдүгээр тийм үү. За тэгээд дараа нь та хэрвээ одоо тодорхой хэмжээний хөрөнгөтэй тийм ээ байх юм бол за 25 онд заяа хувь хүн болгоны тус бүрийн татвараас чөлөөдөгдөг дээж хэмдэ буюу одоо debt tax гэж ялдаг тэрдэг тийм ээ. Энд өвхлийн tax гэдэг тийм ээ. Одоо их мөнгөтэй байхдаа бас татвар төлөх нь шүү дээ. Тэгэхээр ер нь бол Америк бол татварын их орон ойлгомжтой тий. Тэгээд тэр мөнгөнд дүнгийн хэмжээ нь 13 сая 999 мянган доллар байсан байна. Тэгэнгүүт энэ одоо мөнгөн хэмжээ нь 26 онд өөрчлөгдөхөөр одоо хуулийн хилцүүлэг үе шатанда явж байгаа. Энэ хэмжээг 7 сая болгож бууруулна гинэ. За тэгэхээр 7 сая орчим бууруулах юм бол ерөнхийдөө маш олон хэмжээний өнгөтэй бизнестэй propertyтэй хүмүүс бол тэгээд энэ 7 сая давна штэ. Хэрвээ 7 сая давсан тохиолдолд яах вэ гэхээр таны 7 саяас давсан хөрөнгнөөс чинь 40% татварыг цаанаас одоо estate оногдуулах нэ. Одоо probate руу шилжин тийм ээ probate-ийн шүүхийн зарлууд гарч ирнэ. За тэр бол маш их. За тэгээд маш их татвар төлөх юм байна. За тэгээ хөрөнгийн хуваарлах удаашрал буюу probate тийм ээ. Probate-ийн хугацаа бол бүр хэдэн сараас жил 6 сар хүртэл үргэлжилдэг. За тэгээд ерөөсөө энэ public records болоод олон нийтийн өмнө ингээ гардаг одоо нийтийн бүртгэлд ингээ олон нийтийн бүртгэл гараад ирдэг учраас хүн болгон тийшээ орж ирээд одоо энэ миний хөрөнгө гэж хэлээд те одоо заргалдах хэрэгтэй болдог. Тэгэхээр маш их эрсдэлтэй байна гэсэн үг. За тэгээд дараа нь орж ирж байгаа юм яг гэр бүлийн маргаан гарч ирж байна те. Эхнэр хүүхдүүд төрсөн одоо нэг айлаас төрсөн хүүхдүүд хүртэл хоорондоо хөрөнгөн дээрээ болж маргалддаг маш том одоо хагарал үүсдэг. За эндээс урьдчилан сэргийлж гээ. За мөн ямар нэгэн нөгөө орлогын capital gain tax ч юм уу татваруудаас одоо ингээд цухтаах болж байна тийм ээ. Estate planning-а хийлгэснээр татвараасаа цухтааж гээ. За мөн одоо эрүүл мэндийн санхүүгдэл санхүү одоо эрүүл мэнд болон санхүүгийн асуудалд орлоо гэсэн ч бай таны өмнөөс хүн шийдвэр гаргах мэдээлэл одоо авах эрхтэй болж ин гэдэг бол ерөнхийдөө та бүх юма одоо бүх all set буюу ингээд бүгдийг нь зэгцэлсэн байна л гэсэн үг. За тэгээд яг энэ болгоныгоо бэлдээд зэгцлээд тодорхой хэмжээний документ бичиг баримтанд хийгээл тэгэл болоо. Дандаа энийг яриад дандаа энийг ингээд яана одоо ийм тэмгээ бодоод авахгүй нэг удаагийн та хуульчтай суулаа нэг удаагийн бүх ингээд документуудаа зэгцэллээ. Тэгэл энэ ингээд цаашдаа ерөөсөө та санаа зовлтгүй гэсэн үг. За тэгэхээр ямар юм байх хэвээр ямар чеклистүүд байх хэвээр вэ гэдгийг бид ерөнхийдөө ярилцлагын доогуур линкээр PDF version-ээр нь тавьчих. PDF-ээр тэгээд тэрийг та даунлоод юм уу татаж хийж аваад төгөлдрийнхад их ажиллах болоо татаж аваад бас өөртөө хэрэглээд тийм ээ аваарай үгүй бол бас битээртэй шууд холбогдорой гэж хэлээ. За ойлгомжтой. Энэ талаар сонирхож байгаа хүмүүсийн хувьд хууль хайж явах үндсэндээ шаардлагагүй болж байна. За манай мэргэжилтнүүдтэй шууд холбогдоод хуульчтай одоо зөвлөгөө авах ийм үйлчилгээг зоочлуулах таатай боломж байна. За ингээд мэдээж саяхан ярьсан зүйлсд холбоотой ойлголт дутуу авсан юм уу? Магадгүй таны сонирхож байсан асуултанд хариу өгөхөөс ийм мэдээлэл өнөөдөр хараахан багтаагүй бол дэлгэцэн дээр харагдаж байгаа утасны дугаар болон имэйл хаягуудаар холбогдсон нэмэлт мэдээлэл авах боломжтой байна. За өнөөдрийн дугаарт урилга хүлээн авч оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. За ингээд та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье. Дараагийн дугаараар дахин уулзъя.